За энэ шар шүүгийг та ажиллуулахдаа эхлээд тогон цаасны дараа цаг ханивчин. За цагаа эхлээд тааруулж иж ажилладаг байгаа. За цагаа тааралтаа та градусаар нэмж хасдаг дараад за цагны зурган дээр дараад за ингээ минутаа хөдлөөд дахиад цаган дээр дараад за ингээ ханы цагаа тааруулчих юм бол галтгоонд чинь ажиллах хэрэгтэйсээ байнга байж ханы цаг болно л гэсэн. За цагаа тааруулсны дараа за энэ дээр өвдлүүд нь байж гин. За энэ шарга шүүг нь яадаг вэ гэхээр өвдлөө өгөх юм бол цаанаасаа өөр дээр градус нь таарсан байж байгаа. За та жишээ нь дээд дороос халттай тавил цаанаасаа 180 градус тавина гэсэн. Энийг та нэмж хасъя гэвэл энэгээрээ нэмж хасахаа хоёр тиш нэгээр явуулаад нэмж хасч болно гэсэн. За эдгээр нь боёруудыг харах юм бол за уурны зурагтай байж гин. За энэ яадаг вэ гэхээр та хоол хийсний дараа аль нэг ширмэн дээрээ 500 г ус игээд градусын нэг 100 дээр тавиад за 10-20 минут болоход за ууршиж өгч одоо таныг цэвэрлэхэд хэлбэр болгож өгнө гэсэн. За энэ дээрээс гэрэлтэй синстэй гэдэг нь за гэрэл гэдэг нь за энд байгаа энэ төмрийг хэлж байгаа. За энэ улааж өгч таны хийж байгаа юмыг шаргалтал болгож өгнө гэсэн. За арын синс хөвлөснээр ажиллаж өглөөснөр гэрээлийн ерөөдөө жигд бүгдийг гоё тойруулж болгож өгнө гэсэн. За зөвхөн дээрээс гэрээлтэй байна, зөвхөн гэрээл байна. За ингээд доор дээрээс халах. За синс за энэ зөвхөн халуун синс үлээ. За энэ тэнцээ байгаа синс ерөөдөө шууд халуун ганцаараа дангаараа үлээнэ гэсэн. За дээр доороос синстэй байж гин. За зөвхөн доороос за энэ синс байна. За зөвхөн гэрээл. За энэ эко гэдэг нь за энэ нь бол тогн хэмнэлттэй гэсэн. За юм байж. За энэ дээр өөр анхаарч авах юм бол за цэрүүлэн дээр удаан дараад за энэ цагийн цэрүүлэг гарч ирснээр за энэ дээр минутаа өгөөд хоолныхоо юуг өгөөд за тэгээ ерөөхдөө цэрүүлэг дуусны дараа хонхт орно. Тэнгүүд нь та өөрөө хурж ирээ унтрнаа гэсэн үг. За тэгээд өөр зааварчлах юм бол за ингээд дотор шилэн дээр ерөнхийдөө бол хоолны хийх зааврууд байж идэг байгаа. За та жишээ нь талахыг гэвэл дээр дороос халдаг дээр тавиад 200-аас 210 градус өгөөд за 2 гэдэг нь за энэ тавцны тоог хэлж байгаа. За 1 2 3 гээд тоонууд байгаа. За 2 дээр тавих нь байна. За тэгээд 40-с 60 минут өгөөд ажиллуулах нь. За өөр анхаарах юм бол энэ нь бол бариулнаас нь дээшээ доошоо өргөж дарж болохгүй. За тэгээд хамгийн анх ажиллуулахдаа та дээр дороос салдаг дээр нь тавиад за дээр доороос тавиад за градус 180. За энийг та нэмээд 200 болгоод за ингээд 30 минут хамгийн анх хоосоо ажиллуулна. За энэ хугацаанд хиншүү гарна, үнэртэн. За энэ ямар нэгэн асуудал авахгүй доторх төмөр за тэрний удаг ерөөдөө шатаж ариутгах байна гэсэн үг. За тэрнийхэн дараа угаа цэвэрлж байгаа хэрэгж болно. За ажиллуулахаас өмнө дотор байгаа зам дээр байгаа хуулах цаасууд энэ бол бүгдийг авч иж ажиллуулна.